Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай байгууллагаас бэлтгэн хүргэдэг Case podcast-ийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаар Дэмүний хамтлагийн дуучин Бажаах маань жүжигчин Одноогч манай хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн чиглэлийн ахлах мөрдөгч Наранбаатар нар маань хүрэлцэн ирсэн байна. За манай байгууллагын энэ бэлтгэн хүргэдэг подкастын маань онцлог нь гэх юм бол бид нар яг шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаар ярилцдаг байгаа. За тэгээ энэ удаагийн дугаар болохоор арай онцлог байхлах зорилгоор байгууллагын албаагчдыг хэрхэн хар тамхитай тэмцдэм бэ? Эдгээр хүмүүстэй яаж тэмцдэм бэ гэдэг талаар богинохон хэмжээний видео бичлэг үзүүлэн таад тэ. Тэгээ энэ дээр хэдүүлээ ярилцаа явуулнаа гэсэн үг. Бүхний энэ өдрийн амрыг ирээ бид бүхэн энэ оны эхнээс бүлэг хэсэгчлэн арга хэмжээг үе шаттайгаар үр дүнтэйгээр зохион байгуулж байгаа. Дээрх этгээдүүд нь урд нь эрүүгийн тусгай ангийн 27-гийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах бойц тээвэрлсэн, худалдан борлуулсан, зохион байгуулсан ийм этгээдүүд байгаа. Энэ этгээдүүд нь Интерполын улаан буланд ерөн сурлагч байгаа этгээд юм аа. Тэгээд та бүхэн аюулгүй байдал болон нууцлалаа хангаж ажиллахыг хүсье. За нааш дөхтөг марха бүр. Хит. Хангалттай төс газраас юм. Онгоц байж байгаа. Хөдөлгөөн. Сүүлийн одоо жил ахсан хугацаанд яг гэмтэтгээдүүдтэй цэмцсэн бичлэгүүдийг хүргэж байна. Та хоёрт маань ямар сэтгэл төрж байна энийг үзээд гарцаа шал өөр. Шал өөр салбар байна. Энэ одоо яг иймэрхүү чиглэлийн би сайн нэг хэд хэдэн хятад цуврал кинонууд үзсэн. Ерөнхийдөө яг ийм гэмт хэрэгтэй ТV-тэй тий. Ерөнхийдөө ажиллагаа явуулахад нэг юм тодорхой хэмжээний нэг бүлгэндээ нэр өгдөг шүү дээ. Одоо сая улаан булан гэл ингэдэж шүү дээ. Тийм ажиллагааны тим яадаг. Тэгээд асар их мэдээлэгч тэгээд өөрсдийнх нь дотроо ядсаа ингээд энгийн хувцастай ягаад тийм одоо тагнуул маягаар тий. Энгийн хүмүүсийн дунд ингэж ажиллаад тэгээд ер нь бол яг олон нийтэд яг мэдээлэгч гэдэг айгүй тийм чухал ажил байх шиг байна. Ингээ харахад би ч айгүй нөгөө цагдаа тоглосон чинь хоёр хүүхэд айгүй байцаахтайгаа тулгаж асуухтайгаа болсон. Тэгээ одоо яг надад ингээ хахад ерөнхийдөө яг ингээ ажиглахад яг тгий санагдчихээн. Энийг айгүй үүрэг оролттой тийм юу байна. Тэгжиж яг нөгөө олон тархац их тийм хурдцтай тий тэр маш олон тийм мэдээлэгчээр олон тийм нийтийн газрын тэр хар тамхитай хэрэгэлсэн тэр яг юм онц ноцтой юуг яг газар дээр нь барих шалтгаан болд юм байна гэж би болголоо. Яг ерөнхийдөө бол цагдаагийн газрын маань мэдээж хэрэггүй өөрсдөө ажил бол хийж байгаа. Тий. Гэтэ бас энэ чинь нөгөө шууд бас нэг зарлагдаад байдгүй бас тий.
маш бас нууцлалтай бас тийм зүйл багтаа харт амт гэдэг чинь. Тэгээ тийм болохоор бас нөгөө бас ард түмэнд ч юм уу бас хамаагүй нэх бас яригддаг мэддэгдэг байх гэж ойлгохдаг. Угаасаа тэр бас нэг төрлийн юуны цагдаагийн нууц мүдгэд зүйл хамааралтай зүйлүүд байдаг байх л та. А гэхдээ ер нь бол юуг мэдж байгаа юм бол одоо бид нар ч урлагийнхан тэгээ бидрийг ийм зүйл бол бидрийг жоохон багтал юм байсан шүү дээ. Яг үнэндээ байсан л зүйл. А гэхдээ сүүлийн үед магадгүй хамаагүй их бүр илүү одоо ингэ залуужаад илүү одоо тийм бүр аюултай төвшөнд очсон юм болов уу гэж хүнтэй боддог. Тийм болохоор яг бүр гараа өргөөд 2 гараа өргөөд энэ тал дээр бол энэ эсрэг байсуртай байдаг л та. Ерөнхийдөө хамгийн анхтай хүүхд багасаал одоо өмнө амтлах одоо 27 жил байхдаа ерөөсөө манай амтлын зорилго энэ муухай зүйлээс ер нь хол байх тий айлуулах ингэж ийм одоо гэгээлэг талын л харуулъя гэдэг тийм зүйл дээр байдаг гэсэн. Яг бол хүмүүсийн ойлголт ч угаасаа ер нь хипхоп гэхээр ч юм уу тий шууд ийм их зүйлүүдтэй холбочдөг тий. Тэрний эсрэг байх гэж яг энэ чинь тий энэс бас гоё гэгээлэг төм зөндөө байгаа шүү дээ. Тий гоё талаар нь харуулах илүү гоё тий. Ерөнхийдөө бол яг энэ харт амигны эсрэг явсаар ирсэн гэж өөрсдөө боддог. Тэгээ сүүлийн үед бол яалтчгүй одоо ингээл чихний хажуугаар зөндөл юм сонсогдож шүү дээ. Бид нар одоо тэр сургуулийн мэдэрч бас юм зүйлтэй ойрхон тэгэл юм ингэж чинь тэгж чинь тэр одоо хүүхд ингэж чинь нэр залуугасаа ингээд тийм нэлээд залуужлаа сүүлдээ 10 жилийнхэн бүр дотроо ингэдэг болчихлоо гэл одоо яг энэ бол нийгэм зэрэс бүх аав ээжний чихэнд бол маш их байгаа зүйл байна. Тийм болохоор энэний эсрэг харин цагдаагийн газар улам их сайн хичээж ажиллах хэрэгтэй болов уу гэж боддог. Тийм ерөнхийдөө бол нөгөө нэгт одоо нөгөө мэрэгчлийн хүмүүс болохоор бас асуух зүйлүүд байна л да. Жишээ нь яалтчгүй нөгөө тэр л үнэн бах те одоо нөгөө үнэхээр залуучд байгаа сүүлийн жилүүдэд. Энэ бол Монгол шиг ийм цөөхөн амтай яг тэр тусмаа одоо тэг ийм газрууд энэ бол бүр асар том одоо тахал шүү дээ. Ч одоо байж болох. Тий. Тэгэхээр энэ нөгөө зөвхөн цагдаа нар 1000 ажиллаа хийгээд энэ бол бас зүгээр болчих зүйл биш. Баггүй юу? Төрийн бодлого байх хэвээр. Дээрэс нь одоо эцэг эхийн хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил, найз нөхдийн одоо юу те одоо дээрээс нь багш одоо сургууль хүмүүжлэгчдийн ч гэдэг юм уу дээрээс одоо яг санийс одоо тэр энэ олдын танил хүмүүсүүдчээс энэний бас зөв инфлюенсер болох хэрэгтэй байхгүй юу жишээ тэгжиж чи маш олон зүйл дээр одоо тэр жоохон одоо өсөж явж байгаа хүмүүсүүдийг зүв замд нь уриалгах хэрэгтэй байх л та. Тэрнээс бол цагдаагийн газрынхан бол 1000 ингээд сануулад ингэж яач гэсэн эдгээрс бас ажиллаа хийж байгаа хүмүүсүүд аливаалах мэдээж хэрэг багасгах гэж хичээж ажиллаж байгаа гэж боддог. Гэхдээ нөгөө үр дүн маань ер нь хэрэг байгаа болоо гэдгийг би зурсан юм. Яг бодлогын хэмжээнд бол наадах чинь эргэлтийг багасгах гэж манай өртөн сэргийлэх хамтран ажиллагааны хэлцүүл ажиллаж байгаа. Нөгөө талаараа одоо биднээс нийлүүлэлтийн хязгаарлахын тулд одоо энэ Монгол улсад угаасаа энэ бодис угаасаа байхгүй шүү дээ. Байхгүй юм биднээс нийлүүлэлтийн хязгаарлахын тулд бас цаагаар одоо энэ эргэн цагт хэлсэн албач юм уу эсвэл харт амттай тэмцэх газрын албаагчд бол нийлүүлэлтийн хязгаарлахын тулд бас цаагаар ажиллаж байгаа. Яг нийгэмд ил гарч байгаа л энэ хэсэг болохоос биш цаана далд хэлбэрт байгаа юм биднээс илрүүлэхийн тулд бас хичээж ажиллаж байгаа. Тэгээ нууцаар нийлүүлэлтийг хязгаарлаж байгаа л ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ дүмэдэн бол цаанаад авчин тэр албаны нууц дамраа авч байгаа юм. Би яг мэрэгжлийн үнэс нэг юм асуумаар байна. Ар гэр нь ямар байхаас шалтгаалж тийм хүүхдүүд уруу татах хэмжээнд ер нь ихэнхдээ ар гэрийн ямар нөлөөлөл ер нь ихэнхдээ ер нь тийм хүүхдүүд байж шүү гэдэг юм байна уу? Бага. Нийтлэг тохиолдож байгаа асуудал гэвэл ер нь ар гэрийн хараа хяналт бага эсвэл дагвар хүүхдэн ч юм уу ээж нь ч юм уу аав нь ч юм уу байхгүй аав ээж нь эсвэл гадаад амьдрэх ч юм уу эндээ өвөө эмээдрээ өссөн тэр ар гэрийн хараа хяналт байхгүй хүүхдүүд юм насан турш хүүхдүүд энэ хэрэг төр нь гол өртөх гээд байгаа. Түүнээс бол аав ээж нь ингээд хамт гэр бүлээрээ амьдардаг эцгийн хараа хяналт нь сайн тийм гэр бүлийн хүүхдүүд ер нь өртөх нь бага. Харьцангуй бага байхгүй тэр чинь. Хяналт байгаа л да. Хяналтаас энэ. Би болохоор одоо яг ингээд нөгөө сэтгэл зүйчээр сурж байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээ яхаар ингээ одоо яг юм болохоор ер нь бол яг ихэнх ер нь одоо би өөрөө 2 хүүтэй. Ер нь бол хүүтэй одоо манай том бол яг өсвөр насны хүүхд байна. Тэгээ ингээ яхад ер нь ингэдэг муу хүүхдүүдийн одоо муу нөлөөнд автах биш сайн юмд нөлөөлөгч байгаарай л гэдгийг л ер нь зөвлөдөг. Тэгэхээр энэ дээр бол би ингээд яг сэтгэл зүйн асуудал хямрал ихтэй. Сэтгэл зүйн доголдол юутай. Тэр чинь бол ар гэрээсээ шалтгаалдаг биш. Энэ айгүй стресс ихтэй байгаа байхгүй тэр хүүхэдтэй. Тэгэхээр тэр яг сонирхож эхлэх гэдэг бол энэ айгүй хинээс сонсоо те
Энэ гоё болдог гэдэг ч юм уу. Энэ ингээ мансуураад тэр тухайн үеийнхаа стресс зовлон тэр ийм дарамт шахалт мэдхгүй тэр имийг ингээ мартах юм нөхцөлийг гэдэг имийг буруу ойлголтыг яаж хүүхдүүд ингэж юм бие биендээ нөлөөлөх юмыг бас хүрээлэл найз нөхөд тий энэ бүх нийгмийн яг нэг юм энэ юу айгүй их яваад байна уу. За нэгд ингэж энэ сая манай эрүүгийн мөрдөгчдийн хэлдэгчлэн хараа хяналтсуул. За хоёрт болохоор бусдыг даган дуурайх сэтлэр хэрэгжилж байна. За тэгээ гуравт болохоор одоо нөгөө өөртөө ихтгэлтэйгээр бусдад харагдах, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх тий. За дараагаар нь болохоор бусдад үгүй гэж хэлж чадахгүйгаас дээр нь нөгөө мэдлэг байхгүй байдал. За одоо ер нь өсвөр насны хүүхдүүдийн эцэгчүүд нь дийлэнх нь яг ингээ харах юм бол нэг 40-тэй 40 гаруй насны дундаж насны хүмүүс байгаа шүү дээ. Гэтэл энэ чинь нөгөө шин төрлийн гэмт хэрэг учраас эцэгчүүд өөрсдөө хар тамхи гэхээр ойлголт байхгүй. Хар тамхи гэдэг үгийг бараг сонсоод өөрсдөө айх хэмжээний тэр чинь манайхаас хол гэдэг өнцгөр хандаад ангууд хүүхэдтэйгээ энэ талаар ярилцаж хэлж зөвлөж чадахгүй болчиход байгаа. Ер нь асуудал нь тийм байхгүй. Угаасаа хувийн бодол гэхдээ нэг буруудж бодож ингэж бодохгүй байна л да. Одоо чинь сая бид нар ингээд нийгмээрээ сая жигшүүрт бүр аимшигтай хэрэгүүдийг урд мөр хизээч байгаагүй тийм хэрэгүүдийг одоо бид нар хараад одоо ил болчлоо шүү дээ. Гаж үлдээ. Энэ чинь нөгөө сошиал мошиал гэхдээ одоо ингээд амар ингээд ийм болцсон болохоор бидний хэрэгүүдийг амар их мэддэг болчлоо л да. Магадгүй энэ хэрэгүүд урд нь зүгээр чимээгүй ингээд дагдаад өнгөрдөг гэсэн баг. Гэхдээ төсөөлөхөөр одоо чинь ерөнхийдөө эрүүл хүн тэр хийх тийм үндэслэл байхгүй ч чадахгүй. Нилээн мансуурцсан, нилээн юм те тэрийг татцсан хэрэгэлцсэн хүмүүстэнд хийх зүйл байхгүй юу? Тэгэхээр энэ маань яаж ирэхээр энэ зүйл одоо аль хэдийн хангараад хилдээд одоо ороод ирсэн байна. Тэгэхээр энэний талаар бол нилээн яамаар байна. Ичгний хажуугаар зөндөө сонсогч байгаа юм юуг нөх те. Одоо бүсүүлдэ татдаг гэсэн одоо бүсүүлдэ тавьдаг болж байна л те. Зөндөө л ярьж шít. Гадар яг үнэлэхэд хүүхдүүд ирээд ярьж юм. Тийм бидний хүүхдүүд ч одоо том болчихлоо байна те. Дээрээс нь бидний чихээр ингэ зөндөө хажуугаар сонсогч юм. Тэр тэгсэн гэж юм эдгээр ингэдэг гэж шít гэл те. Зөндөө явж байгаа шít. Хүмүүсийн чихэнд бол тэгэхээр энэ бол мэдээлүүд танаас ч их сайхан байдаг л байна л да. Тэ. Тэгэхээр ийм болцсон байдаг. Тэгээд тэнгууд яг би нөгөө олон хүмүүсийн бас хүмүүсийн бас подкастуудыг сонсч байсан юмс яг нөгөө гол нөгөө цаана нөгөө хүмүүсийн нөгөө барих ёстой шүү дээ. Нөгөө зардж борлуулж тээвэрлдэг хүмүүсүүд нь тийм болохоор хэрэгэлдэг хүмүүсүүд маань бол юм нэг хэсэгтээ бол баг нөгөө дандаа хараа хяналтанд байж иж нөгөө цагтаагийн газар ч юм дэж маш удаан хугацаанд энэ мөрдөн байцах юм аа явуулж иж чинь хийтгэдүүдийг орж байлдаг болохоор цаг хугацаа хэрэгтэйдэг баг л та. Тэрийг ойлгож байгаа. Яг хөө гэхдээ ерөнхийдөө бол нийгэмд энийг тийм бид нэр зөв зүйл дээр нь хамгийн эхлээд яг сая хэлээ эцэг эхчүүд маань тий бидний одоо хүүхдүүд ч тий эхлээд нөгөө хамгийн эхний одоо юг хэлэх хэрэгтэй баг л та. Буруу шүү, муухай шүү тий амьдралаа алтна. Ингүүл одоо шоронд орно тий хайрын сайхан залуус чинь ийм болно тий тэг гэр бүлийн хүмүүжил мэдээж ирэх хамгийн чухал тий аав ээж нь өөрөө тиймээс хол хэрэгэлт хүмүүс эсвэл хүүхдүүд бол бас хавч тиймээс адилхан бас хол байх болов уу гэж би боддог. Эцэг их нь үнэхээр ингээл хэрэглээд идэг бол бас чинь бас тий шал өөрчлөлттэй хүүхдүүд бас юу юм бол тийм байдаг л байна л та. Одоо би бас бодож чинь эцэг эхийн мэдлэг бас байхгүй байна. Хүүхдүүдтэй надад бол манай Монголын ялангуяа Монголын одоо ихэнх эцэг эхчүүд хүүхдтэйгээ эндээс хүүхд нь эндээс чи ингэж тэгэх ёстой, ингэх ёстой. Энэ нь болохоор ерөөсө хаагдмал тий хүүхэд ерөөсө хаагдмал. Би ингэ хэлжүүл би ийм буруу явах гэдэг тэгэх гээд нэг юм бол намайг урд дургуутсан шууд болохгүй. А энд ийм яг нээлттэй илэн далангуу яг өсвөр насны хүүхэд бол шууд мижил төвшөнд ч юм уу эсвэл тий за ийм юм байдгийн байна. Ээж нь сая мэдэж авлаа ч гэдэг юм. Яг юм өөрөө хамтдаа ч юм уу тий ингэж сонирх үзүүлж харуулад хамтдаа энэ ингэдэм байд биенд ингэж муугар нөлөөлөг тархинд нөлөөлдөг оюун санаанд нөлөөлдөг сэтгэл зүйд нөлөөлдөг ийм гэдэг юм байна. Дээр нь одоо ингэж найз нөхдийнхээ хүрээлгийнхэн бол чиний одоо ирээдүй тийм юм байхгүй дахид одоо юу болдог тий энэ бүх юмыг нин үгүй ярилцах хэмжээний өөртөө сэтгэл зүгээл бас яг имжлэхгүй болвол энийг би судалж илээ ийм юм байдгийн байш шүү гэж бас дээрээс ярих юм бол хүүхэд бол ямар ядаргаатай тэрийг бас хажуугаа өнгөрөх магадлал өндөртэй байхгүй. Тэгэхээр би бол яг энэ дээр бол яг өсвөр насны хүүхдэд ялангуяа яг тэр нөлөөлөгч хүүхдүүд нь за хүүхдүүдээ ийм байгаа юм байна шүү гадаадд ийм байдаг та нар бол уус бидрээс илүү сонсож байгаа баах
Магадгүй эцэг эхээс нь илүү их мэдчихэж болно шүү дээ хүүхдүүд нь. Тийм биз дээ. Захим орж өгдсөн. Тий, захим орчин өгдсөн, өчнөө мансурсан, өчнөө 9 төрлөөр нь мэдчихэж байгаа шүү дээ хүүхдүүд. Тэгэхэд нэг юм нэгэн төрлийн ч юм уу ярихад өөрөөсөө бол хоорондоо ярилцж байгаа юм шиг ингэж ярих юм бол энэ нь бол илүү элен далгүй нээлттэй. За би муу нөлөө нь ийм юм байна гэж авбал илүү дээр болов гэж надад бодогдоод байгаа юм. Би үзэхдээ зөв хувийн болгоо дээрс нь энэ бол нөгөө одоо энэ тээвэрлэх одоо тийм оруулж ирэх зарлах борлуулах тэр бол дээрс нь шудрал хэлж байгаа шүү. Энэ бол зүгээр дангаараа нэг хэдэн хүмүүсүүдийн хийчих зүйл биш л дээ гэж боддог. Энийг бид нар кинон дээрээс ч үздэг те. Энэ бол зүгээр бодит зүгээр түүх байхгүй. Ягаад тэгэхээр яг угаасаа дэлхийн хамгийн бохир мөнгө эргэлт хамгийн их мөнгө эргэлддэг 3 салбарын л нэг. Зэвсэг, хар тамхи тэгээд одоо нөгөө хүний 8 буюу одоо нөгөө тэд тусмаа одоо нөгөө тэр нөгөө юу биш нөгөө бие үнэлт тий. Энэ зүйл чинь ингээд ийм байдаг. Энэ муухай зүйл гэдэг бид нар хүүхд байгаасаа нэг мэддэг. Тэгэхээр энд бол хизээд ямар ч оронд мафгүйгээр тий ямар ч одоо юунд одоо тодорхой хэмжээний одоо эрх мэдэлтэй хүмүүсийн оролцоогүйгээр энэ бүхэн явдаггүй шүү дээ. Чи ямар онлайн дэлгүүр шүү дээ тий. Нэг бараа ягаал юм. Би ганц хувь хүний юм хийж чадах нь биш байгаа байхгүй юу? Тий. Бүр дээрээсээ ингээд юутай тэг мөнгөө тэр ингээд бүх тат давхрахтаа очиж өгдөг төлдөг тий монголчууд айгу хатуу ингээд ийм хуультай гэвэл тэр булгамд нарийн болно тий тэр энэ нариг бас ингээд сүүлийн сая энэ олон жил сүүлийн 20 жил чи ингээд дахиад хөгжсөн байгаа хөөх тэргээр нууц тэгэхээр би бол тэрэнд 100 итгэлтэй байдаг энд яагаад ч чинь төрийн бас нэг тий юу олцоотой хүмүүс одоо би зүгээр муулж байгаа юм шиг зүгээр гэхдээ энэ бол нэг тийм амар тийм худлаа гэдэг зүйл биш байхгүй тий. Зочилдмор юм тийм биш байхгүй тий. Дээрээс нь яг тийм биш ч гэсэн энэ бол нэг айгүй тийм бүр юм мафчсан юм зүйл болцсон байдаг баг. Тэгэхээр тэр талаас нь бид лөө ажиллаж иж магадгүй бид нар нөгөө тэрийг хуймх юм уу тий. Инх стол байдаг баг л та. Ягаа нөгөө зарим орнууд бол энэ контрол алдцсан зөндөл байгаа шүү дээ. Тийм үстэй бүр алдцсан. Бүр дийлхэ болцсон тийм бүр зөндөл байгаа шүү дээ. Бүр хил болгоо ийцсэн. Тийм бүр тий. Манайх бол тэгэхээр энэ тал дээр гэтээ би бол зүгээр юу тэтгэхэр манай Монголын цагдаа нар бол хаавчвал ажлаа бол ер нь аюулсан хийдэг гэж хувьдаа боддог. Яг илрүүлэх гэсэн юм бол манайхан бол үнэхээр галзуу илрүүлдэг шүү дээ. Яг үнэндээ яг тий. Тэгэхээр яг нөгөө тэн дээр харин зөв нөгөө тэр хөрөнгө мөнгө эн чинь мэдээж зүгээр нэг бас нэг төсөв бас байж ижил хийдэг баг. Ч одоо зүгээр нэг бас тий маш олон том ингээд бас тодорхой төсөв хөрөнгөтэй байж ижил бас энэ одоо урт хугацааны одоо юм юу хийх том төслүүд хийдэг баг л та. Тэр мөрийн чухамстай ямар гэдэг би мэдэхгүй. Тий, надад бол бас юм нөгөө яг сая баажих яран дээр ингээ яасан гişн ер нь яг тийм мэдээд байгаа хэрнээ амаа хамхих тийм бядн хүрхгүй байвал яах вэ? Тийм биз дээ. Мэдээд байгаа. Тийм томчууд эсвэл өөрөөс нь эсвэл бүр том хүрээлэл юм байна. Эсвэл том бүлэг юм байна. Яг тэр хэмжээнд нь болохоор дандаа ингээ уйлдсан том албан тушаалтан байвал тэр барьж гад байгаа ингээ илрүүлчих гээд байгаа нь бядгүй байгаад байвал яах вэ баажахаа? Үгүй яг нөгөө талент дийлдэг л дээ. Канон дээр ч. Тий. Тэгэхээр яг яванда дийлэх ёстой л доо. Яг тэгэхээр нөгөө би нэг хүмүүс ирдэг шүү дээ. Үлгэр ягаад үлгэрт нэг гой зүйл байдаг гэдэг. Яг үлгэр дандаа амар сайхандаа жаргажаа гэж дуустдаг гэж хэлдэг шүү дээ. Дандаа алж байгаатай дуустдаг гэдэг. Тэгэхээр яг муу зүйл бол үргэлж кармагаа үүрнэ. Тэгээ үргэлж нөгөө хизээний цагт тэр бол юугаа амсна л да. Тийм болохоор яг хичнээн том байсан ч гэсэн хизээний цагт тэрийг дарах болов гэж найддаг. Бас би ингээд сая анзаарал сая бас яхад одоо ер нь дэлхийн хаач улсууд топ брэнд энэ салбар нээж байгаа бол тэр дэлгүүр байгаа бол тент тэр топ брэндийг авах зах зээл нь байна гэж үздэг тийм үү? Яг тэрнтэй адилхан манай Монгол зүгээр цавуу тэр газ байсан бол одоо тэр хамгийн үнэтэй ч гэсэн орж ирсэн гэж сураг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр тэрний зах зээл байна гэхээр манайхны амжиргааны төвшин ийм болцсон. Тэ? Бүр шал өөр энтгэх шиг болцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр яг юм бүр юм хүндэрч ийн гэсэн үг. Тэгээ бидний мэдэхгүй байсан нөгөө юм мансуурах гэхээр л одоо бараг хизээч биднэрт тийм хар тамхи гэж тустай юм байдаг юм байна гэдэг ойлголт одооноос бүр илүү их ингээд мэдэгдэж байгаа болохоос ш тэр юм цав үнэрч мансуурж ирсэн гинэ. Тэр юм юу тос готлын юу юм яасан гин тэр газ гэж ийм ойлголтоор эцэгчүүд байсан бол одоо бол тэр хамгийн үнэтэй хамгийн тийм юм ч гэсэн Монголд орж ирээд тусгай зах зээлийг бий болгоцсон ийм бүр юм тогтмол одоо юу гэдэг лээ тусгаар тогтнолсон ийм нэг
худалдаа арилжаа бий болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бас л яг л амжиргааны төвшин тэр яг тэр том юмыг оруулж ирэх гэдэг чинь бас тэр том ар байж ийж тий. Тэр бас том юм гар хөл юу гэдэг бүх гинжин холбоо байж ижил энэ бүх юмыг бас гадагшаа одоо яг гаднаас орж ирэх дотгошоо нийлүүлэх энэ бас юм дээр бол нэлээд бас чангадгаж ажиллаж байгаа байхаа л гэж би боддог. Дандаа улс төрийн холбоотой ч гэдэг юм уу эсвэл дандаа томчууд холбоотой гэсэн яг нийгмийн масс хар яриа бол гадуур ярьдаг би ч л сонсдог. Тэн дээр бол би бол гайгүй гэж боддог. огт эсэргүүцдэг. Тийм байхгүй гэж боддог. Хар тамхитай тэмцэх чиглэлийн цөөхөд даалбагч нар байдаг. За одоо өрсөн тангарагтаа үнэж биднээс гүйцэтгэж байгаа. Яг тэгж нэг хууль бус юмд орооцолтой тэгээ явчих албаагч бол манад байхгүй. Одоо сүүлийн 1 5 жил бол ажиллажлаа. Тэгэхэд бол тийм тохиолдол гараагүй. Техникийн голын дэвшлийг л биднээс ашиглахгүй бол ер нь тэгээд нийлүүлэлтийг талсан зогсоох чадварын хүндрэлтэй. Яг нөгөө юу тийм байв сайн байгаа л да. Үнэхээр сайн байна. Гэхдээ хар байгаа шүү дээ. Хар бол их үргэлж байна. Энд нөгөө бодохоор энэ жижиг оронд оролцсон болоо гэж боддог харлаад байгаа байхгүй. Тэр бол байна л да. Тэгээд угаасаа л кинон дээр байдаг зүйл шүү дээ. Дээхэн үед бол нөгөө нэг мөнгөтэй айлын сая ингээл ярьлаа штэ боломжтой айлын хүүхдүүд энийг хэрэглээд ийн гэдэг болсон гэж ярьдаг байсан бол манайх мөнгө төгрөний болцоог өмч манай хүүхэд энд оролцох боломжгүй гэсэн ойлголт чинь аль үшээд бүр өнгөрсөн байгаа байхгүй юу? Юугаарч масууж болно тий. Тэгээ өдөр тутмын одоо энэ масуурал бодисны чинь орц найрлага нь өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Одоо нэгдсэн үндэсний байгууллагын сэтгэл зүйн нөлөөт бодисын жигсаалт гэж манайх Монгол улс тэндийг дагж мөрддөг. Нэгж орсон тэргүүрээ хууль дүрмээр шалгалтад явдаг. За энэ элементийг ингээд оруулчлаа гэж бодоход энэ элементийн за чигсалтад оруулъя гэж бүртгэжлээ. Бүртгэнгүүд хим элементийг өөрчлөөл, нэг элементийг өөрчлөөл үйлдвэрлэхэд илэрхгүй. Тэгээд тэр чинь хуулиас нь олчиж байгаа. Тэгэхээр одоо манай Монгол улс одоо энэ хар тамхины хууль гэж одоо батлагдах гал явж байна. Тэрийг хамгийн нэн төрөнд батлуулах хэрэгтэй. Батлуулаад дотоодын жигсаалттай болох юм бол одоо арай гайгүй болох багасах бах. За дараагийн дугаарт яг энэ ч ерөөсөө хар тамхи гэдэг чинь ерөөсөө цаана мөнгө л хэрэгдэж байгаа. Яг шүүхэн шийдвэрлэх хэрэгэлтэй. Нэг гэр бүлийн хүүхэд нь ээж нь наав нь гэдэг энэ бүр хар тамхи зардаг. Одоо таслан зогсоосон л доо. Одоо хэрэг шийдвэрлэгдээд болцсон. Тэгэхээр ерөөсөө хар тамхиэр цаана мөнгө л харагдаж байгаа юм чинь тэр одоо ажил үйлдвэрийн төвшин ингээл тэгэл янз бүрийн холбоотой л байна. Амархан мөнгө олох гэж үзэж байна. Амархан мөнгө олох л үзээд байна. Тий. Тэгээд нөгөө бохир мөнгө рүү орж штэ. Бохир юм руу орж штэ. Тий. Одоо энэ эцэг эхчүүд зүгээр өөрөө хичнээн ялаа гэхэд яаж яах вэ? Сэтгэл зүйд нь аягүй тулж ажилламаар надад санагддгийг. Тэгээд яг энд яг юунд стресстэй байгаа юм? Энэ насны хүүхэд болохоор стресстэйдгүй юм биш шүү дээ. Хамгийн их юм тээж дотгошоогоо хураадаг хүүхдүүд байдаг тий. Тэгэхээр яг ингээд хажууд нь муу юм хэрглэж байгаа, муу юм хийж байгаа, муу үйлдэл гад, муу үг хэлж байгаа ч юм уу ямар нэг юмд чи боль гэж хэлж чадах итгэлтэй. Тэр даган баясахад итгэлтэй биш. Үгүй би чадахгүй. Би хүсэхгүй байна гэдэг хүчилсэн юуг өөртөө ерөөсөө тийм тэмцэлдэх яг тэр бол хамгийн өөртөө ихтэй байдал өсвөр насны гэж яг хэлэх гээд байгаа юм. Тийм болохоор хүүхдүүдтэй аягүй их ярилцаж нөгөө сэтгэл зүйн талд нь л аягүй их яахгүй бол энэ бол бас ар гэрийн юу бол аягүй нөлөөлнө. Ганц нэг хүүхд нэг юм чи хүрээлэлээ солих ч юм уусгүй найз нөхдөд сонгоод энэ юунаас хамаагүй. Би зүгээр бас дээрс ингээд нөгөө бидний үед ч юм болохоор баг багт мэддэг юм нөгөө хар тамхи гэдэг чинь ойлголт нь одоо кокаин ч юм уу тийм л байлаа шүү дээ тийм кокаин хероин одоо тийм ингээл за болоод яах юм одоо мөс одоо юу гэдэг шавар одоо юу гэдэг за тэгээ weed өвс байлаа шүү дээ одоо тэгэд байл одоо тэгээ сая хэлж штэ сэтгцэд нөлөөлөх бодис бэлдэмэл гэдэг ингээд тэрээс чинь бүр яах өчнөө олон ингээд бүр түмэн юм болцсон ба шүү дээ түмэн юм болцсон байгаа байхгүй тэнгүүд манайхаа нөгөө бидний нөгөө мэдлэг угаасаа дутмаг штэ бид монголчууд бидний толгоонд нөгөө кокаин бодоод идэг героинол бодоод идэг бод дүн багхгүй энэ бод дүн ямар ч мэдлэггүй бид нар яг бодит дүн бид нар бол ер нь юун дээр ч мэдлэг муутай шүү бид нар бод байдал дээр тэгээд орон өөр ирвэл би зөв монголчууд бол эзэж юм аль нь ч болохгүй гэж боддог боддتي ягаад бол монголчууд бидний нөгөө сэтгэхүй монголчууд бидний юмд донтохдоо амар дээрээс нь маш амар буруу муу зүйл рүү орчдөг арт юм багхгүй
Тэгэл одоо л харж байгаа ингээд хоригод байхад л одоо бид нар ямар сүүлийн улам л энэ маань нэмэгдээл шүү дээ. Хорцсон байгаа даа шүү дээ. Уул нь юм нь бол одоо санкц төр юм нь бол аюултай шүү дээ. Шорон морон юу гэдэг тэр те. Тэгэх юм бол тэдэн жил мэл Шоронд эсвэл шоронд гэж байгаа шүү дээ мансуурал. Тэ хоёр янзын тийм амар багт л манайхан тэрийг хилээл байгаа шүү дээ. Хэлэхгүй ш хилээл байгаа. Биднээс хүүхд байхаас л байсан зүйл. Тэгэл ингээ өчнөө жил найз нөхөд таньдаг хүмүүсүүд тэ яг үнэхээр дуурлынхаас ч өчнөө хүмүүс тэгэл шорон руу яваал тэ өчнөө хүмүүс тэгэл бас залуунасаа бас алдаал байж байгаа шүү дээ. Тэгэхэд тэрийг яахгүй хайхгүй байгаа байхгүй тэ. Энэ сая нөгөө одоо ингээд нэг юм сая нэг сошиалар саяхнаас ингээл яг нөгөө харт тамгичийн гадныхны гудамжаар ингээл зомберс гэдэг хүмүүсийн бичлэг байнга ингээд нэг хэсэгтээ яваад тэр бүр газар авсан штэ TikTok-оор бүх юм ингээ яасан тэ. Яг энэ шиг ингээл кинон дээр битүү харт амиг хэрэглээл ингээл яаж байгаа тийм кинон дээр одоо манай Монголд ч гэсэн тийм кинонууд хийгээд байна тэ. Яг энэ дээр нь болохоор би юу гэж хэлэх гээд байна гэвэл хизээч хүүхэд тэрийг хараад эсвэл бол бид нэр тэрийг хараад ийм болчихсон гэж боддгоо байхгүй юу? Бид нар ийм болчихсон гэж бодохгүй шүү дээ. Хизээч тэгж кинон дээр харт амиг хэрэглээд аз жаргалтай болж байгаа юм ч юм уу? Эсвэл бол харт амиг хэрэглээд өстой амар ийм баяжаад сурлаг хөдөлмөртэй болоод бүр саятан болсон юм юу ч байхгүй. Зүгээр харт амиг хэрэглээд энэ алдсан амьдралын талаар эсвэл бол хувь хүнийх нь өөрийнх нь эвдэрсэн байдлыг нь харуулад яг ийм байдлал гэмт хэрэг торооцолдох, өөрийгөө алдах, амьдралаа алдах тухай харт тамхитай холбож хийгддэг ер нь. Гэхдээ хизээч өөр хүүхдүүд тэнэгэл биш бол. Ухамсаргүй л биш бол. Тэ би ийм гоё ингэж мэдрэлтэж үзхийнсэн гэж боддгоо. Тэгэхээр энийг бол зүгээр кинонд жигшүүлэх гэж хийж байгаа юм шүү. Бодит байдлыг ч ихсэн жигшүүлэх гэж харуулдаг юм шүү гэдгийг л яг аюул сайн ойлгох хэрэгтэй. Яг нөгөө бас дээрс нь бид нөгөө ягаад гэр бүлийн хүмүүжил хүн өөрөө л нөгөө үгүй гэж түрүү нөгөө энэ бас өөрөө шийдлээ шүү дээ. Нөгөө энийг үзчих гэхээр үгүй гэж хэлж чаддаг хүмүүс зөндөө байдаг гэдэг. Тэр хүн шүү. Яг тий нөгөө гинт нөгөө хүмүүсийнхээ дунд нөгөө аимхаа болж харагдахгүй гэдэг ч юм уу тий. Яг тийм аягүй их байдаг. А ер нь бол үгүй гэж хэл сурах чи аягүй зүг байхгүй. Үгүй гэсэн үнийг хүмүүсээ тэгээд тийм би одоо шинэ нөх тархиудгүй. Ерөөс амьдралдаа тархиуч үзээгүй бүр. Яг үндэ шахсан бол урлагийн намайг бол нэр хүүхд тухаас та бодигдлоо шахаж байгаа шүү дээ. Уцтай уучаачтай ингэчээч. Тэдийг мэдэрч үзээгүй гэсэн. Үзээгүй. Тий. Тэгэхээр нөгөө яаж ихэ угаасаа дугуйсан. Манай авс би аллергитэй. Тэгээд угаасаа үгүй гэл. Тэгээд үгүй гэсэн үнийг тэгээд яг одоо ингэж харахад одоо би 40 гарцсан явж энэ тэгээд үгүй гэсэн үнийг яатчихгүй шүү дээ. Гүй чи гэдэг амруу зутдахгүй шүү дээ. Хэдэж амруу зутдаггүй шүү дээ. Тэгээ нөгөө үгүй гэд хилдээ сурцсан хүн бол ер нь бол тэгээд маш олон зүйлийн муу зүйлээс бас хол бичт юм болоо гэж боддог. Бас нэг тийм оролдохооч болно. Нэг асуухгүй ч болно. Энэ угаасаа ийм гэдэг үү хэрэгэлдэг юм чи. Энэ угаасаа өөрийн бодолтой юм чи, үзэл бодолтой юм чи ингэж ярьсан юм чагаа зүгээр нэг бод зүгээр кейс өөр дөр яриа л та. Би оюутан байсан. Адилхан л аавын хүүхдүүдтэй адилхан Франц тэгэл оюутан болоод 21 2 дод явж ирсэн. Тэгээд би одоо нэг харт тамхи гэдэг зүйлийг чинь яг нүдээр зөндөө харсан байхгүй юу? Тэр тусаа нэг миний одоо очисон газруудад ч яг тэр чинь тэгэл нөгөө бүх нийгмийн давхарт байгаа л зүйл шүү дээ. Би сандын манай одоо тэгэл би очин тэгэл нөгөө Францд ч бол хар найзуудтай болоод тий тэгэл тэд нар ингээл нөгөө ингээл орон нутгийн бугаан дотор одоо би бодохоор ингээд айдаг байхгүй яана тэр цагтаа маа ороод ирсэн бол яг бол би мэдэхгүй шүү дээ жоох хөвгт 20 21 төгт дөнгөж очиод хилэндээс л гал хүмүүстэй найзлал тэгвэл нөгөө хүмүүс чинь ингээл би нөгөө тухайд юу гэдгийг мэдэхгүй нэг ийм том урт юм гаргаж ирээд одоо тэр надад нөгөө шавар мавранд барьд тэр юм шиг байгаа тий. Тэг ингээл тотал тэгээд маа чи үзэхгүй гэл тий. Тэгээд үгүй гэл тий. Би нөгөө ингээжтэй битдэггүй гэдэг ч юм. Тэгэхэд хизээч гүй чи заавал татгээд ингээд тгүүлэхгүй тий. ганц л сорол үдсэн бол яана тий. Тэгэхгүй цаа чи бас юм биш. Биш одоо ингэнгүүт одоо хүүхдүүдийн яг иймэрхүү юмд би ямар болдгийг мэдээгүй зүгээр үдсэн. Яг ийм юу ч өөрийг нь аалах байхгүй эхэлдэг байхгүй юу? Би ямар юм мэдэхгүй ойлгохгүй тий зүгээр үдсэн гэдэг юм л энэ дараагийн том алхмын эхлэл болоод байна тий. Одоо нэг мансууралд нэг удаа гэж байхгүй гэдэг байхгүй юу? Тэгэхээр тэгэхгүй тулд яг үхээр анхнаас үгүй гэсэн аа. Үгүй гэсэн аа. Тэгэхээр юм тэрэнд их суулцах хэрэгтэй баг. Тэр чинь нөгөө түрүүний бас нөгөө аягүй том тийм сэтгэл зүй байхгүй. Хүнд үгүй гэж хэлж чадна гэдэг чинь үгүй гэл тий. Тэрэнд суулцах хэрэгтэй байх л та. Мансуурах бодос сэтгцэд нөлөөлөх бэлтгэл хэрэглэхээр анх удаагийн тохиолдол өршөөнө гэдэг ойлголт байхгүй үст.
Хуулийн дээр үү? Тий. Хуулийн дээр Энэ бол байхгүй. Байхгүй. Харин тэрийг л би анхааруулах гэдэг. Энэ бол давтамжтай шүү. За яг хөө сануулаад өнгөрөө чи анхных юм. Ийм өрөвдөлт байхгүй зү. Байхгүй. Яг гэж хууль үүдийн. Одоо ингээд том кинонууд үзэхэд бид нар ярьдаг шүү дээ. Ер нь дүрм журм юунд байд ингээд тэнгүүт одоо Джон Уик тэр хэлдэг шүү дээ. Яг гэж дүрм журм байдаг гэт. Чамаа нөгөө юунаас өөрөөлөх гэж аратан амтнаас өөрөөлөх гэдэг бол байгаа үстэй гэх тээ хэлж байгаа шүү дээ. Тэгээд хүн юм чинь те хүн яг дүрм жумтай байх хэвээр хууль дүрмтэй байх хэвээр гэж штэ. Тэгээд согтуугаар битгий машин байр хар тамхи битгий хэрэгэл. Тэгээд уул нь чамаа ингээд хамгаалаад байгаа байхгүй те. Ингэх юм чи буруутах гэдэг шүү. Чи донтын шүү те. Магадгүй тэрнийхээ дараа чи хүн алж болно те. Элдв банцын муу зүйл хийж болно те. Тэр бүгд чинь л уул нь нөгөө яг гал хориглоод ийм дүрм гаргасан байгаа штэ. Тэрийг бүгдээрээ сайн чанж гэх юм бол одоо бүгдээрээ гоё амьдрах боломжтой байна. Одоо би яасан чинь сая ингээд өсвөр насны хүүхдүүдийг ер нь бол бас яг наснд нь ингээд зориулсан ачаалал өөрөг хариуцлага өгөх хэрэгтэй юм шиг. Хийц хүрсэн хүүхдүүд тийм юм руу автах магадлал өндөртэй ч юм шиг. Тэгэхээр тийм болохоор одоо жишээ нь ингээд ялангуяа би бол том өгөөрөө ер нь бол анзаарч байна. Спортод хүүхэд өөрөө ирэхгүй дуртай болохоор хүүхэд өөрийнхөө төлөө эрүүл мэнд, оюун санаанд сэтгэл зүй бүх юмыг эрүүл байлгахын төлөө эрүүлэр ингэж өөрийнхөө ингэж тэмцэж ирдэм бэ. Тэгэхээр яг тэр юмыг завтаа байгаад байна. Хийцгүүрээд байна. Гудамж бидний чинь нөгөө үг гэдэг чинь гудамж мэдэрлээд ах юм гэдэг шиг яг тийм юмыг ер нь бол яг өсвөр наснд нь бага өгвөл гэж надад бодогдсон. Сонирхолтой байгаа зүйл дээр нь дөөрөөлөд хүүхдэд тэр талыг нь хөгжүүлэх. Энэ юмд сонирхож байгаа тэрийг хаяул хаяг дахиад хамаагүй сонирхолтой зүйл нь гараад ирнэ штэ. Тийм нэг хэсэгхэн автагч, сонирхдог, шилжилтийн тэр нэг үе байдаг. Хүүхэд болгоно биднэрт ч ихсэн үе байсан шүү дээ. Энэ чинь яг үе юм чинь өсвөр насныхад ингээл нэг юм тэгвэл гоё юм гэсэн, ингүүл гоё юм гэсэн, яа тийм бол, ийм бол энэ чинь ерөөсөө тийм буруутгах зүйл байхгүй. Яг насанд нь л ирдэг юм нэг юм сонирхлын үе. Тэрийн үеийг л эцэгчүүд хамтдаа давчмаар санагдаад байдаг юм. Тийм бол хийц ер нь санаа суучаад ер нь бол тий ер нь идэвхгүй шүү. Яг нэг хүүхдээс өөрөө бас тийм муу зүйлээс хол байх боломж өөртөө бас байгаа шүү дээ. Яг зүгээр хамаагүй хэлж болохгүй. Тэгэхээр ер нь Монголд одоо яг нэг хэрэгжилж байгаа хүний тоо ер нь нэлээд их болцсон уу? Бүтгцэн гэмтрэгээрээ бүртгэгдсэн сэжтийн ялгчаага дүн шинжилгээ хийгээд дүн шинжилгээний програмд оруулаад үзэхээр 20-25 мянга хэрэглэж байна гэсэн. Даалт хэрэглэж байна. Амар хомдоо шүү дээ. Жижиг оронд. Биднээс мэдгүй шүү дээ. Ерөнхийдөө гэхдээ цагдаагийн газар маань бол энэ дээр би сүүлийн анзаархад яг нэлээд бас хүчтэй ажиллаж байгаа шиг харагдаад сүүлийн 1-2 сар бол ялтчгүй хүчтэй ажиллаж энэ 100 мөн бол нэлээд харагдсан шүү. Тэр одоо бүх бар савуудаар явж гин юу яаж гин шоунуудад бүх газар очиж байгаа гэсэн юу мэдээ бол ирж л байгаа. Тэгээд яг тэр урд нэг хөрхийн нөгөө муурлынхныг бол бас зүгээр хэлэхгүй л дээ. Энэ яалчгүй тэгээд анхаарал хандуулахаас өөр аргагүй болчихлоо л доо. Ерөөсөө ингээд одоо шин тутам хөгжиж гин тэгээд одоо шин төрлийн мансуурал байж гин хэлж гин тий. Буруу зүйл байхгүй л дээ. Би тэрэн дээр бол төрөл угаасаа төрөл нөгөө төмөр нүрээ бол яг харуулах зүйл дээр бол харуулж явах хэрэгтэй гэж боддог. Яг өшөөх зүйл дээр юу зүйл дээр бол байдаг уу? Зүгээр нөгөө хар тамхи ч гэдэг юм уу? Ийм зүйл мөл дээр бол хүн нөгөө хүчрхийлэл тий ийм зүйл дээр хатуул байхгүй бол тий хатуул байхгүй бол бид болохгүй арт юм л дээ. Яг бол угаасаа цөөхүүлээ. Тэгээд ийм цөөхөн арт хүмжим бол ямар нэгэн байдлаар устдаж өгөө болох юм бол тийм шүү дээ. Тийм болохоор энийг хамгаалсан тийм зүйлтэй бол хатуул байх хэрэгтэй. Хар тамхи гэдэг бол бүх бүтэн үндэсний үгүй их тийм аюултай зүйл шүү дээ. Явандаа донтолтонд ороод тий. Тэгээ тийм болохоор тэрдний тал дээр бол хатуул байх хэрэгтэй гэдэг дээр бол угаасаа 100% дэмждэг. Тэрийг яг хөө ийм аюултай зүйлүүнийг орчих юм бол чинь байнга тэгээд нөгөө зүгээр байхгүй байнга нэг тэрийг чи авахын тулд заавал нөгөө мөнгөөр ав. Зүгээр олдохгүй. Тонт ус мөнгөөр тэнгууд нөгөө нэг төрний хийсэн нөгөө аюултай мөнгө олохын тулд тэрийг авахын тулд тэр хүн юу ч хийж болчиход байгаа байхгүй. Хулгай, гэмт хэрэг хүн ал. Энэс эн чинь цаана тэр заваа үр дагавранд энэ байхгүй юу? Яг тэр баажахын ярьдгаар амар аргаар, муухар аргаар мөнгө олох гэдэг. Хэрвээ бид нар биеийн хөдөлмөрийн ажил хийж исэн бол мөнгө ингэж олддгийн гэдэг юмыг арай өөр утгаар олох байсан болов гэж би боддог. Ер нь их эцэгчүүд мэддэн шүү хүүхдээ. Ямар ч эцэг их мэддэн ш бид нар ярьдаг шүү дээ. Ээж нар мэддэн шүү гэж ярьдаг шүү дээ. Хүүхдэрний буруу игээд байгааг бол ер нь ямар ч эцэг их нь мэднэ. Гадарлаа шүү дээ. Ямар ч эцэг их гадарлаа. Нэгд биш юм гэж тэгэх юм уу шүү тэрэн дээр нь хараад муу хүүхдүүдэд нийлүүлж ивэл тэрийг болиулах хэрэгтэй.
Тийм үст чинь бол эцэг ихийн чадах зүйл байхгүй юу? Хөөе, минийхөө болохгүй шүү. Наад хөгч юм байна. Тэрийг хэлдэг шүү дээ. Эцэгчүүд бүгд юм хэлдэг шүү дээ. Бид юу ч тиймс одоо ч тийм ба. Тэгэхээр тэрэн дээр нь бид нар бол нөгөө тэрийг харах болжгүй л нөгөө зүв зүйл дээр нэг айгуу гоё юу болгоол те. Залууршуулаад тэгээд ингээд бол хүүхдүүд бид нар бол муу юмнаас холдуулчих واخ. Цагтын газрынхан бол мэдээж ирдэг нөгөө яг одоо тэр нөгөө таслан зогсоох тэр түүний хэлсэн шүү дээ. Хамгийн аюултай хэрэгжилж байгаа юм шиг байгаа шүү дээ. Нөгөө оруулж ирж байгаа зарж байгаа нь хамгийн аюултай байхгүй тий. Тэрнээс бол хэрэгжилж байгаа бол тэр бол байхгүй болчихвол юу хэрэглэх юм. Юм тийм үст тий. Одоо тэгтээ ингээл нэг за энэ болохгүй юмыг цагдаа нарын хийх ажил. Эсвэл болоод шууд туушраад эцэгчүүдийнх ингэж болохгүй. Энэ яг болохгүй юмны төлөө талаасаа чиглэж ийж энэ багсгуул уу гэж яг хэлээд байгаа байхгүй. Энэ цагдаа нар ч угаасаа чадхаараа хичээж ажиллаж байгаа шүү гэдгийг аюул хэлэх хэрэгтэй. Та бид нар эцэгчүүд ч гэсэн чадхаараа хүүхдийн төлөө юу юунд алдаад байна, юу онох ёстой вэ? Яаж хүүхдээ өнгөрснийхэн тулд дараа харамсаж тэгдэг байж, ингэдэг байж гэхийн оронд одоо яг байгаа дээр, одоо оройтог байгаа дээр болоод өнгөрснийхэн дараа болохыг урьдчилан сэргийлэх байдлаар аль аль нь талаасаа зэрэг дайрах юм бол яг энэ момент яг point өгж байгаа тэр хар тамхины донтолд сэтгэл зүйн талаас нь үр хүүхдийнхээ сэтгэл зүйн талаас нь хүүхэд ч гэсэн чадхаараа гэсэн өөрийнхөөс хүүхэд хувь хүүхдээ өөрөөсөө ингээд яг яах юм бол яг энэ яг сэдв болгоод яах гэдэг нэг 30-40 үнэтэй нэг албал тэрийг 25,000 үнэний юг л зохицуулаад явж штэ. Тэгээд хуугаад үгүй тэмцэж ш. Тэгэхээр бол энэ бол нөгөө ахаал нөгөө асуудал байхгүй. Бидний ахаал хөрөнгө мөнгө ядуу орны. Тэгээд ядуу орны л юу штэ. Хөрхий зовлон штэ. Тэгэл нөгөө л машин тэрэг юу байдیں те. Тэгэл ингээл эхэлдэг байхгүй. Айгүй хэцүү. Тэгэхээр яг нөгөө би бол зүгээр чадлаараа ажиллаж байгаа хөхөд гэдэг нь 100% итгэдэг. Эндээ хэлгээд одоо сая одоо ингээл бүх бараар явлаа. Инглээгээд эн чинь зүв саргацсан байхгүй. Хүн ядаж айн штэ. Нэг хэрэглэн айгаад бас багсаад болчихгоо гэж бодож байгаа шүү дээ. Ядаж хүн айн үстэй. Тий, нөлөөлөхгүй бодихэд хин очоод тэнд тэгээд гай болоод тэгээд яачвал гай болоод хэрэгэлсэн байх юм бол тэгээд нэг адгийн зар нөгөө манайхан адгийн зар 10 хоног гэдэг. Тэгээд тэр чинь зүгээр байхгүй. Хэрэгэлсэн хүн чинь одоо тэгээд тэр тэгэл юу аваад явна үстэй. Бас л тий, бас арга хэмжээ авна, шүүх дуруу орно, дууд шүүхөр орно, дуудагдсан. За тэгээ магадгүй тийсэн юу гэдэг хэдэн сар юу гэдэг 20 гэл чистэ яг үндэ тий. Зүг бах. Ер нь нөгөө хэрэглээд байгаа газруудын ядаж тий хаана мэдээж хэрэг огт мэдээлэлгүй цагдаагийн газар ч гэж зээж байхгүй. Тэрийг маш олон сар жил судалсан байж ш тийш очсон байгаа. Газар хэрэглээд шүү. Энэ газар хүмүүс суулаад шүү гэж очсон байгаа шүү дээ тий. Гэхдээ тийч тийм шүү дээ чинь тэрнээс игээд тэрийг ингэ гэж одоо ийш очиж тийм байхгүй шүү дээ. Тийм зээж тийм цагдаад байдгүй л байхгүй юу. Тийм байж байгаа. Тийш очихгүй гэх тийм мэдээж байдгүй л байхгүй тий. Тэр чин тэрийг өсөө очихын тулд бараг жил цугц бараг жил бараг судалгаа явуулаад нууцаар хүмүүс нөгөө зүгээр эндээ гэдэг хүмүүс мэд тий. Юу нэг кино сайн үзчих. Кинон дэр байдаг шүү бүх юм тий. Тэгээ нууцаар та нартай бараг хамт явж байгаа нэг үчил цагтаа байгаа шүү. Тагнуул гэдэг чинь гоо тийш тий. Тагнуул гэдэг чинь тийм байдیں۔ Шамтай бараг хамт татж байгаа нэг үчил цагтаагийн ажилтан байгаа. Тэгэхээр гоо тийм бодит байдал шүү дээ. Бүх орны цагтаа тийм байдаг үстэй. Тэгэхээр тэрийг ихтэй мэдчихий. Тэр цагтаараас чи ингээд дундчаа явж байгаа бүтэн жил чамаг судалж хагаад тэгээд барьдаг болохоос тэрээс зүгээр өнөөдөр тийш очиж тэнд байж магадгүй гэж очдгоо л байхгүй тий. Тэгэхээр жоохон энийг бол жоохон яг бидний настай ухаантай болчиход мэдээд байх шиг байна. Тэгээ одоо нэг 7 бодсон чоннууд болцсон болохоор бидний мэдээд байх шиг байна тий да. Одоо манай одоо эрүүгийн мөрдөгч нар байгаа байхгүй юу? Нэрэл сөхөө хитэн залуучууд. Тэгээ яг энэний одоо нөгөө төлөө бүр үнэхээр ингэж тэмцэж байгаа нь ингээд анзаарагдаад хараагдаад энэ хэд дээр ингээд бахархмаар санагддаг байхгүй юу? Даанч бахархаад ингээд нийтэд ингээд яриг гэхээр эн чинь нөгөө бас болохгүй энэ хэд чинь баян болохгүй нуун гэл ингээл хэдэг. Тэгээ яг энэ тэмцэж байгаа энэ чинь эргээд үндэсний аюулгүй байдалд хүргэх хэмжээний асуудлын төлөө яг энэ хідэн залуучууд маань бүр ингээд өдөржин шөнжин нойргүй ерөөсө байнгын л ер нь бол 7 хоног бүтэн яг ажлын цагаар ажиллана гэсэн ойлголт байхгүй магадгүй 7 хоног таны эдгээр жил өдөр хэдэн сараач хэн нэг этгээдийг Тэ магадгүй та биднийг ингээд ажиллаа ихгүй ингэж харж байгаа бол таны хүүхдийг таны эргэн тойрны чинь хэн нэг энэ аюулаас хамгаалахаа явж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт энэ залуучуудаараа бүр ингээд бахархаад байдیں۔ Тэгээд нөгөө нэг яг гал руу ингээд нөгөө нэг
шууд ингээ ордог. Тэд нар чинь нөгөө нэг арх ууцсан ч юм уу эсвэл энгийн мансуурал биш мансуурсан байна гэдэг чинь эдний өөдөөс юу ч аваад яахыг ч үгүйсэхгүй байхгүй. Тэр чинь нөгөө зүгтаахын тулд айж байгаа ичж байгаа хүмүүс ямар ч үйлдэл хийхийг төрөний бичлэгэн дээр гарч заас урд нь машин байгаа байж хахад нөгөө манай залуучууд хаалганы онгойлох гэсэн чинь юу яага цухтааж байгаа байхгүй шууд гэх мэтчлэнгээр ингээ зөндөө эрсдэлтэй зүйл дээр ажиллаж идэг та эдэртэй. Тийм. Тийм шүү дээ. Тэгэхээр аюултай шүү дээ. Төрөлхтэй ер нь энэ дээр яг ямар одоо даа юу хийж байгаа. Саярын төр бодлогоор дэмжиж бас хартан хөтэ тэмцэх газар байсныг аль болголоо. Орон тоог нь бас нэлээдгүй нэмлээ. Тэгэхээр бас нөгөө дэмжлэг бас байна. Дэмжлэг үзүүлэлт. Одоо бол аль болсон. Бүгдсэн оронтой илүү олон хүнтэй болно гэсэн үг. Одоо энэ аав ээжнэр ингээл зүгээр хідүүлээ ингээл суугаад ингээл ярихад ерөөсөө дандаа л нахтай мэдлэр айгүй хэрэг болсон ба шүү дээ. Ингээл эцэг эхчүүд ингээл юм дээр ингээл хүүхдүүдийн хадлаа ингээл уулзах хэрэг ингээд иймнүүд айгүй хэрэг болсон ба шүү дээ. Тэр чинь айгүй ил болцсон байгаа байхгүй. Тэгээ нөө сошиал өгчдсөн. Сайхан данаар ирсэн баг. Ээж нэг лайв гээл те хүүхдээ би чам дээрээс гарахгүй гээл те. Байсан сайхан байж те. Бүггүй би таяхаас намайг хорих хөстэй ингээл те чи гарч чамд татуулахгүй гэлгүй сайхан явж исэн биз дээ. Тэгэхэд чинь тэр чинь нөгөө таартай мэдтсэн хүүхд байгаа байхгүй. Татах гад ингээд би ч гэрч хахгүйгээд би солиор хуц эсвэл би өсрнө гээл байж исэн биз дээ. Тэгээ эн чинь өөрөө бүр ийм аюултай төвшөнд эзнийг харуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр тэр би бол яг үнэ тэгэхэд тэр ёстой яг тэр татаад байгаа хүүхэд нь тодорхой хэмжээний буруугаа ч гэсэн хамгийн гол буруу нь тэр зараад нийлүүлээд борлуулад байгаа тэр хүмүүсүүд л амар буруутай байхгүй. Энэ бол тийм үст. Тэд чинь тэр хүүхдүүдийг уруудтаа тань тэднийг ингээд оргуулж чинь тэр хүмүүсүүдийг өөрсдөө нөгөө яханд бол тэрийг нөгөө сурчлуулж чинь рекламдаад чинь сурчлуулж чинь тий үнгүү гэлээд үнгүү хэлээд үзгэж чинь хоёр удаа дахиад үнгүү өгч чинь тий тэгээд онцлогын дараа мөнгөний авч чинь сүүлдээ нөгөө хүүхд яаж юм хэрэг нөгөө тэрнийхээ төлөө бүх мөнгөө олж тийш өгдөг болчих тийм үст. Тийм зөндөө кейс байгаа шүү дээ. Тэр нөгөө одоо нөгөө юу шүү дээ одоо яг одоо хүү автсан нөгөө ял автсан ч юм уу тий энийг хэрэглэчихэд ингээд өөрийнхөө бас тодорхой хэмжээний амьдралыг бас алдсан хүмүүс одоо алдсан бодит кейсүүд тэр хүмүүсүүдийн подкаст, влогнууд тийм хүмүүст илүү хүрэх юм болов гэж боддог байхгүй. Аюугаа 18 настай залуу байж байгаа. Магадгүй энэс болоод гинт гараад исэн чинь нас нь 30 хүрсэн байдаг. Тийм шүү дээ. Тэгээ амьдралын хамгийн гой нас үстэй. Тэгээ 20-30 гэдэг чинь уучлаарай тий. Жинхэнэ галзуутай бүгчнөө юм хийн, өөрийнхөө карьерийг үүсгэн, гадаад сургуульд сурна, ихтер хүүхдтэй болно. Амьдралын бүр хамгийн том тэгсэн чинь нэг хар мөр үлдсэн. Тийм үстэй. Тэгээд дараа нь ингээл чинь дараа нь чинь нэг айгүй тийм нөгөө хүн өөрөө тэргээд маш их хэцүү шүү дээ. Гадаад явъя виз гарахгүй. Гэхдээ тийм үстэй. Төрийн албанд авахгүй, яад идэлсэн гэдэг юм байнга салахгүй. Дана одоо ингээд бүх газар очиход чинь юу аваад гэдэг цагдаагийн бичиг аваад гэдэг үстэй. Яад идэлжсэн гэл гараад яа шийдгэлгүй гэдэг зүйл авах чинь хүмүүс визэнд ордог. Ингээд нөгөө хүний ингээд үргэлж ингээд дараа нь ингээд явах айгүй юм. Хүн хар мөртөө тэг хүн нөгөө хүн нэрээ нөгөө тогс үзүүлээд ярьдаг ч тийм болохоор эн чинь өөрөө том зүйл ч тийм биз. Тэгэхээр энэ тал дээр бүгдээрээ яах хэрэгтэй хаа яг тэр ямар муухай байд юм бэ? Тэр амар гоё явж исэн гойд амьдралаа. Ердөө нэг жижиг нэг муухай. Тэр яг үндэ ингээ амьдралтай цаа тэр өчүүгийн юм шиг зүйл байхгүй. Юу юм бэ? Юу ч шүү дээ. Тийм үстэй. Хонтох зүйл хэрэггүй. Тэр бол донтохоор зүйл биш. Тэр сонирхохоор зүйл биш. Энэ талаар нь бид нар илүү нөгөө тэр тус маань олон танил хүмүүсүүд ч гэсэн энэ дээр бас ингээ зүг бүгдээрээ бас орж тайлбарж өгөх хэрэгтэй болов гэж бодож ичих хэрэгтэй болов. Нэгдээд яг түрүүний одногч хэлдэгчлэн тий. Тэгээ одоо бидний одоо энэ влог ч гэсэн уул нь бол яг хүмүүст яг тэр юу гэж хүрэх гэж л бид нар хийж байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс нэг юм цагаа барсандаа ч юм уу тий энд алтан цагаа барсан бид нар ингээд ягаад сууж байгаа шүү дээ. Зүгээр ирээдүйд болсон хүмүүс маань энийг сонсоод ядаж юм бодоосаа та нар юм муу зүйлээс хол байгаасаа гэж л энд оролцож байгаа шүү дээ. Тэрнээс одоо чивтер орлоо гэд бид төр эндээс мөнгө авахгүй, юу авахгүй. Тийм үстэй. Бид төр ашиг гэдэг юм байхгүй тий. Цагаа үржийн зүгээр эн чинь нийгмийн нөгөө юугаар хариуцлага үрж бид төр одоо чинь нэвтрүүлэг орж штэ. Тэрнээс ингээд би орохгүй гэж болно штэ. Тий. Надад орохгүй гэхэд юу ч унахгүй би орохгүй гэхэд таад уурлахгүй заахаа гээл тэгэн штэ. Тэгээд нэг цаг зав гаргаад энэ шинэ нөгөө нийгэм ирээдүйдээ ингээд зориулаад өнөөдөр бид төр ч гэсэн энд оролцоод ингээд одноо бид төр одоо өөрөө ч гэсэн бол зөндөл ажилтдаг баг. Тэгээд энд бас ингээд цагаа гаргаал тий. Тэгээд энд байж гин. Тэгэхээр энд нөгөө бид нар яг зөв зүйлийн төлөө нийгмийн хариуцлагын түрээнд л энд байж шин. Тэгэхээр энийг үзээд бас та хүмүүс эцэг эхчүүд мань магадгүй үзвэл хүүхдүүдтэй хэлээрээ хүүхдүүд нь өөрсдөө үзчихээ бол энэ ахтай ихчнэр манай бүгд бас бидэд бас айгүй хэрэгтэй зүйл одоо хэлж шүү ярьж шүү гэдгийг бас ойлгоод бас нэг ойлголтыг аваарай л гэж үзэж байгаа. Яг үнэ. Урилгыг хүлээж авсан та гуравтаа маш их баярлалаа. Тэгээ бүгдээрэндээ амжилт хүсье. За баярлалаа.